25-нд гэсэн бод алтан газсан юулээ нөгөө тахил төрийн мал зураг дээр дарилга хийж байгаа. 30 мянган тунтаа гарсан 18 орчим мянган мал тарж байна. Үүнээс нэг 1000 гаруй өхөр бусд нь баг байна. Вакцины дарилт бол амжилттай өгч байна. Малчид бол идэвхтэй хүлээж авч удаа хариулж байна. Үйл ажиллагаа сайн явуулж байна. Үүсэж байгаа хүндрэл ер нь юу байна? Хүн хүчний хүрэлцээх хэрэг байна. Хичнээн малын эмч ажиллаж байгаа юм. Гэвчлэр бол ганцаараа явж байна. Нэг тусцахтаа. Яг энэ хэсэгт хэдэн мал вакцинжуулах? Энд 30 мянган толгой мал вакцинжуулах хэрэгтэй. 18 гараад явж байна. Маргаас дуусна гэж бодож байна. Өнөөдөр нэг 6-7 мянган мал тарчихгүй л гэж бодож шүү дээ. Үүсэж байгаа хүндрэл юу байна? Одоо вакцин хийлгэж байгаа малд ямар нэгэн сөрөг үр дагавар гарч байгаа юм байна. Нэг сөрөг үрдүн яаж байгаа юм. Одоо чинь амьд вакцинаар зарж байгаа юм чинь хадуурд барьдаг юм байлгүй яах вэ? Тийм юм байна. Бусдаар бол дажгүй л байна. Яг одоо вакцинжуулалтын ажил хийхэд эмчнэрийн өмнө тулгамдж байгаа асуудал нь юу вэ? Одоо баг том төхөөрөмжийн асуудал юм уу жоохон тиймэрхүү байна. Машин техникийн асуудал бас нэг жоохон тиймэрхүү байна. Энэ жоохон машин техникийн асуудлаа бас нэг жоохон шийдэж өгөх хэрэгтэй юм байна. Эхнээс нь бол манайх нэг өвчлөл гарч юм мэдрээгүй байсан учраас бэлтгэл их муу байсан байна. Үүн чи булгамч одоо бэлэн байж байгаа нь вакцин буугаад тэргээрээ өвчлөл шүү дээ. Үүнээр манайс нь жоохон бэлтгэл алдсан болов гэж бодсон. Малчид ард иргэдийн хувьд хэрхэн хамтарч ажиллаж байна? Дажгүй сайн байна. Онц гэж бодсон. Энд чинь одоо нэг садаа би одоо 4 садаа тарах хэрэгтэй 4 газар л тарьж байгаа юм. Тэгээ хоорондоо нийлээд баг бүрэлдэхүүн болоод их сайн ажиллаж байгаа. Малчид бол ер нь одоо тэгээд мадыгаа төлөө сайхан зүтгэдэг болжээ. Мадыгаа ирүүлмэнд төлөө тий. Болж байна малчид. Одоо ингээд өнөөдөр юм зам 20 гэдэн залуу үжигнээд энэ садаг өнөөрөө дуусгах хэрэгтэй гэж үзэл байж байна. Вакцинжуулалтын үйл ажиллагаанд та бүхэн хэрхэн оролцож байна? Та бүхний өмнө болоод одоо энд ажил хийж байгаа хүмүүсийн өмнө хүндэрч байгаа тулгамдж байгаа асуудал юм уу? Малчдын үед тэгж байгаа юм алга. Одоо энэ их өөрхөн нэрчсэн учраас хүн бүхний хідвэхтэй байна. Тэгэд энэ юм өнөөдөр нь маш хідвэхтэй ганцаарт энэ ч үед 2 байвал болмоор юм гэж. Тэгвэл энэ бус төр одоо энэ дээр яаж байгаа нь бүх залуучууд өгнөрөөс маш хурдан энэ хүний өөртөө ч гэсэн хажууд ирчихсэн учраас хурдах нь арга хэмжээ авах бид нар шаардлагатай байна шүү дээ. Өөр их тулгамдж тэг дутагтай байх юм алга энэ арга бүх залуучууд өгнөрөөс ажил төрлөө хурдан хийгээл дуусгацгаая гээл. Алтан сумын нарийн гэдэг одоо саатник шүлхээ өвчин гарсан байгаа газар маань яг хажуудаа одоо баг энэ даваад байна шүү дээ. Тэгэхээр иргэд маань энд бас юун дээр анхаарах хэрэгтэй. Ер нь малаа одоо тодорхой заагтаа бэлчээхээс эхлээд бас их анхаарах зүйл байгаа. Тэгэхээр таны хувьд бол бас Монгол улсын авраг малчны хувьд энэ нутгийнхандаа нийт одоо малчидаа хандаж юу гэж хэлмээр байна. Гэхдээ одоо энэ дээр нийт суулгын одоо энэ хавьяалтай өвчнөөс 21 оног ч гэснээр эндээс нийт суулгын сайхан малаа нийлүүл аваа гарчих санаатай идэвхтэй залуучууд гэсэн манай залуучууд их шуурхал ажиллаа хийгээд энд хөргөлж явах хүнийг алга тэгээд одоо яаж байгаа нэвчнээс илүү салбар малаа аваад гаруул боллоо гэсэн бодолтой байна шүү дээ. Танай Италийн хувьд одоо нийт хичнээн мал сүргийг одоо энэ вакцинжуулалтанд хамруулах гэж байгаа вэ? Одоо энэ оройнд 10 мянган мал байна. Өхөр одоо 3-400 гол манайд одоо өхөр байх энэ оройны ажид өхөрх бол байна бас сарлаг Монгол нэлсэн. Одоо 2-3 өдөр ямар ч гэсэн энэ хүний ажил төрлөөр их бид нэр одоо маш хурдан арга хэмжээ авах гал одоо яарвчлал үүсэж мэдчихэж байна. Яг таны хувьд хэдэн мал хамруулах вэ? Бэлтгэл ажлаа ер нь манай оройд 1000 мал хамрагдана миний өөрөө. Хашаа орооны хувьд бол айлгын асуудал байхгүй. Манай төр доор бидгээд штэ. Зүүн ажил төрлөө хийхэд бас нэг хашаа барьж авсан. 10 жилийн өмнө манай Азад алга байх үед бид нэг хашаа барьж авсан. Энэ хашаа одоо бас биднэрт их тус болж байна. Тэгээд одоо энэ хашаа гээд хүн бүхэн хашаатай юм одоо хөгжөөд бас сайхан болж байна. Одоо энэ хашаагаа ачаачаад энэ хүмүүсийн ажлыг хөнгөвчлээд өөрсдийнхээ ажлыг хөнгөвчлээд яарвчилж байна. Өөрсдийг сонирхоод энэ дутагдаж байгаад байх юм алга. Дургаас байгаа хүний амт болох юм алга. Тарилга хийлгсэн мал сүргийн хувьд бол одоо ямар нэгэн байдлаар хүндрэх халуурах гэх мэт шинж тэмдэг ер нь илэрч байна уу? Одоо тэр өнөөдөр чинь манай энд эхэлж мэдэгдэхгүй байна. Одоо маргаашнаас л мэдэгдэх байлгүй дээ. Одоо энэ чинь бас халуурж байгаад дархлаа тогтвол тэр нь сайн гэдэг юм лээ. Тэгээд одоо малынхаа махсууг бол тэр дор нь одоо хэрглэж болно гэсэн юм заалттай юм байлаа. Малчид энэ талаар бас мэдээлэл авсан байх. Гэхдээ одоо малчид 7 хоног бараг тэрийг цээрлэх байхаа. Малчид одоо урд нь эзэнгийн вакцин дээр 10 гаруй хоног хэрглэж явах маа хүүхдийн эз мэцгүүлглээ байл да янз янз. Наанч малчид 14 хоног ерөөсөө жигд явах юм шиг хөргөлдөх юм шиг байна. А тийм
нийт суудлууд хийшгүй маань тэгээд малынхаа махандал 7-аас 14 өнөг 90 хиймэл явах байхаа. Эртлээ тооцоолоод мах сүгэ ол нөөцчихсэн. Нөөцчихсэн өнөөдөр айдууд 2 мал аваад одоо энэ чинь мал дотор тавьж болохгүйгээд энэ жүүргөө гэсэн тэр энэ чинь үүргийн дагуулгатай хөмбөхөн. Нүглөө зармаар хэлэл тэгээд гисэн одоо өнөөдөр ямар ч гэсэн өнөөдөр маргаж дүүсэх хил бодол үзэж байна.